За оршихуйн шивнээ подкастыг сонсож байгаа нийт сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд твшүүлье. Өнөөдөр хэдүүлээ бясалгал гэж юу вэ? Бясалгалыг яах гэж хийдэг вэ? Бясалгал хийснээр танд ямар үр шим ач тус гардаг вэ? Гэх мэт сэдвүүдээр өнөөдөр ярилцах болно. За мөн энэхүү подкастт маань бодол намжаах, тайвшруулах бясалгал мөн багтсан байгаа. Тэгээ та бүхэн маань подкастаа эхнээс нь дуустал нь сайхан сонсоорой. Ингээд хэдүүлээ энэхүү подкастын эхний дэд сэдв болох бясалгал гэж юу вэ гэдэг сэдв рүү орцгоё. За бясалгал гэдгийг ерөөсөө та оюун санааны ухамсарын төвлөрөл гэж ойлгож болно. Тэгээ зарим хүмүүс ярьдаг да би ерөөсөө бясалгал хийж чадахгүй байна. Яг нэг юм бясалгал сонсоод, ай сонсоод суухаар л эн тэнд би захтнаад, бодол тэнээд тэгээд дараагийн хийх ажил маань юу илээ? Нөгөө хүүхдүүдийн хоол унд юу илээ? Маргааш би чинь ажлынхаа юмнуудыг бэлтлөө гэд маш их юм бодлоод орж ирээд бодолтой живэд бясалгал ерөөсөө хийж чаддаггүй гэдэг маш олон хүмүүс байдаг. За эсвэл би одоо 2 жил, 3 жил, 5 жил ч юм уу за 6-7 сарын хугацаатай бясалгал хийлээ. Тэгээд надад үр дүн ерөөсөө гарахгүй байна гэж хүмүүс яриад идэг. Эсвэл би энэ бясалгалыг хийгээд одоо бодол санаа маань тогтвортой, аливаа зүйлд санаа зовних, аливаа зүйлийг бодолтой хит ч ивэд идэг байдал маань ер нь бол нэлээд засарсан, их сайхан болж байгаа гэж яриад идэг. За эндээсээ хитүүлээ харах юм бол бясалгал гэдэг зүйл хүн болгонд тохиромжтой юу гэдэг асуудал бас гарч ирэх гээд байна. Тэгэхээр бясалгал гэдэг бол ерөөсөө л манайхаа оюун санааны төвлөрөл гэд хитүүлээ ярьж байна да. Тэгээ би бас өөрөө яг сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт анх эхэлж байхад маш их юм бодлуудтай живж өнөөдөр маргаашийн тухай бодож эсвэл өнгөрсний тухай бодож гэдэг ч юм уу. Одоо цаг биш энэ өөр цаг хугацаанд маш их амьдэрдэг байсан юм байна гэдгээс үлд ойлгосон. Тэгээ яг энэ би бясалгал ерөөсөө хийж чадахгүй байна. Ухаан санаа маань эн тэнд тэнүүчлээд би мах бод маань нэг юм жоохон захтнаад чилээд эвгүрхэд байна. Ерөөсөө л би бясалгал хийж чадахгүй байна гэдэг хүмүүсийг яагаад чаддгүй юм бол гэд айгүйх гайхсан боддог байсан л та. Тэгээд нөгөө өвд эцүүдээсээ би хариултыг нь авч исэн. Энэ ийм учиртай юм байна. Монголчууд бид нар болохоор нүүдэлчин арт түмэн шүү дээ. Бид нар малчин арт түмэн. Малчид нүүдэлчд. Тэгэд яг энэ цаг үеэс өмнө болохоор үг дээсүүд маань яг л 5 хошуу малаа маллаа түүнийхээ үр шим одоо мах сүү гэдэг ч юм уу тэр зүйлсээр өөрсдийнхөө бүхий л амьдралынхаа шаардлагатай хэрэгцээнүүдийг голчлоод хангацдаг байсан. Тэгээд энэ 5 хошуу малыг арчилна гэдэг маань болохоор өөрөө маш их юм арчилгаатай. За өглөө шууд босоод үнэгээ саана, хонио саана, ямаагаа саана. Тэгээд цаасныхаа дараа 5 хошуу малаа бэлчээрлүүлнэ, хариулна. Тэгээд үдээс хойш буцаж гэрийнхаа хотонд авчираад дахиад тэр үнэ малаа саана. Тэгээд буцаагаад хотлуулна. Одоо яг бэлчээрлүүн 50 те сул 50 чөлөөлнө, гаргана гэдэг ч юм уу. Тэгээд энэ хоорондоо одоо саасан сүгээ хөөрүүлнэ, тэндээсээ өргөн цагаан эдийгээ гаргаж авна, боловсруулна гэд ерөөсөө ингээд маш завгүй эмэгтэйчүүдийн маань хувьд гэвэл. Тэгвэл эрэгтэйчүүд маань хонь малаа хариулна, хол ойр явна, айраг цэгээгээ бэлтгэн, сур ширээ бэлтгэн. За мөн гэр ахын бусдын ажлууд яг эр хүний хийдэг ажлуудаа өөрийнхөө биеэр гардаж хийн гэдэг ч юм уу. Ингээд маш их ажилтай завгүй ер нь бол амьдэрдэг байж л тээ. Өглөө яг нар ургахтай зэрэгцэж босоод тэгээд нар жаргахтай зэрэгцээд ер нь бол унтцгаадаг. Эрт унтаж, эрт босдог. Яг нэг ийм маш эрүүл амьдралын хэв маягтай байсан байгаа даа. Тэгэхээр яг тэр үед амьдарч исэн үг дээдсүүдийн маань хувьд одоогийн бидний хийж байгаа шиг нэг ийм ая ч юм уу, гэрцийн ийм хөгжимт аялгау сонсоод ом гэд хөлөө завлаад ингээд гараа тий одоо бурхны байрлалаар, линхаа байрлалаар гэдэг ч юм уу аваад суух ямар ч цаг зав гардаггүй ажилтэй. Тэгэхээр яг дээр үед энгийн хүний амьдралаар амьдарч байсан бидний өвөг дээдсүүд, эмэг ээжүүд маань одоогийн бид нар шиг ингэж бясалгал хийх цаг зав угаасаа байгаагүй учраас яг өнөөдрийн бидрийнх шиг хэв маягаар бясалгал гэдэг зүйлийг ерөөсөө хийдэггүй байсан юм байна. Зүгээр тэдний хувьд болохоор өдөр тутмын амьдрал нь үйлдэж байгаа үйл болгоно нь өөрөө бясалгал байсан юм байна. Учир нь яг ийм сайхан байгаль дээрээ зэрлэг онгон тагшин байгаль дээрээ яг л байгальтайгаа нэг тэр химнэлээр амьдраад нарны химнэл ямар вэ? Тэрийг дагдаг. Хариулж байгаа тэр мал 5 хошуу мал маань яаж бэлчээр вэ? Тэдрийг яаж арчилахаар вэ? Яаж өсгөж үржүүлэхээр вэ гэдэг ч юм уу. Яг нөгөө байгалийнхаа химнэлд зогцож амьдэрдэг байсан учраас дандаа одоо цаг дээр тэдний амьдрал өрнөдөг байсан байх нь. Өнгөрсөн цаг хугацааны зовлон, харуусал, гоник гутрал гэдэг зүйл дээр төвлөрч өнгөрсөнд оюун санаагаа гацаадаггүй.
эсвэл болоогүй байгаа зүйл буюу ирээдүйн цаг хугацаанд санаа зовж, ирээдүйн зүйлийг хитээдэн төлөвлөж, ирээдүйн цаг хугацаанд уягдахгүйгээр яг одоо та юу хийж гин? Одоо би юу хийж гин гэдэг дээрээ л төвлөрч амьдэрдэг ийм амьдралын хэв маягтай байжээ. Тэг яг би өвд эцүүдээсээ та бясалгал ер нь хийдэг байсан уу? Бясалгалыг яаж хийдэг байсан бэ гэж асуусан чинь та нар шиг ом гэж суух цаг биднэрт байдаггүй байсан юм аа. Бидний амьдрал бол өөрөө яг бясалгал төвлөрлийн төлөвт оршдог байсан юм аа гэж хариулж ирсэн. Өнөө цагийн бидний ойлгоод байгаа бясалгал гэдэг үйл процесс нь өөрөө ямар учиртай зүйл вэ гэхээр та оюун санаагаа одоо цагт төвлөрүүлэх, одоо цаг хугацаанд оюун санаагаа буцааж авчрах ийм үйл явцыг хилээд байна гэж ойлгож болохоор ч юм шиг. За тэгээ бясалгалын маш олон төрлүүд энэ цагт байна. Тэгээ бясалгал бол зөвхөн Монголд биш, дэлхийд даяараа энэ бол баг энэ цаг үеийн хүмүүсийн амьдралын хэв маягийн нэгэн хэсэг нь болчихсон юм шиг. За зарим хүмүүс хөдөлгөөнд бясалгал буюу йога, төрөл бүрийн бүжиг, фитнес гэдэг ч юм уу те. За өөр нэг хэсэг нь болохоор яг нөгөө төвлөрч суугаад хин нэгнэр хөтчлүүлээд эсвэл бол өөрөө мэдээд ямар нэгэн аялгау сонсоод одоо цагтаа өөрийнхөө бие дээрээ ч юм уу ямар нэгэн зүйлд төвлөрөөд суух байдлаар хийж гин. За зарим нь болохоор яг байгаль дээр гараад тэр дэлхийн ертөнц одоо газар шороо, уул ус, салхи, нар байгаль дэлхийтэй нэгдэж байна гэдэг бодол төсөөллөөр яг энэ байгаль дэлхийг мэдрэх, тэдэнтэй нэгдэх байдлаар юм гадаа буюу те байгальд nature meditation гэдэг зүйлийг хийж гин. За мөн дахиад нэг зарим хэсэг нь арт терапи буюу одоо sound meditation гэдэг орчин үед нөгөө бадар хундаг буюу сингийн баавал тэрний аялгау их шигийг сонсож бясалгал хийж гин. Эсвэл бол усан бясалгал хийж гин. За мандала зурах бясалгал өөр юу байдیں۔ Тэ нэг юм альва нэг юм бит юм бүтээл дээр төвлөрөх бясалгал гэдэг ч юм уу. За хязгааргүй олон төрлийн ийм бясалгалуудыг хийж гинэ бид нар. Тэгэхээр энэ бүхний яг зорилго нь юу вэ гэхээр та оюун санаагаа л нэг зүйл дээр яг одоо таны бие сэтгэл сүнс байгаа газарт энэ бие сэтгэл сүнснийхаа гурамсан холбоосыг төвлөрүүлж нэгдүүлэх гээд байна. Энэ бол бясалгал юм аа. Хамгийн хэлбэрээр хэдүүлээ ингэж ойлгож болох нэ. За тэгэхээр дараагийн дэд сэдв маань бясалгалыг бид яах гэж хийдэг вэ гэдэг сэдв орж ирж байна. За ерөөсөө л яг өөрсдийнхөө амьдралыг бодоод үзэхээр бидний бодол бол хаа сайгүй тэнжээдэг. Бид нар яг л нэг юм бодлын далайд живж амьдэрдэг болчихсон юм шиг санагддаг заримдаа. Тэгэл өнгөрсний тухай маш их боддог, ирээдүйн тухай хитрхи их зовниж төлөвлөдөг. Яг хоол идэж явахдаа хүртэл тэр хоолыг та яаж зажлаад, яаж амтлаад, яаж тэр хоол таны ходоодонд ороод байгаа юм бэ гэдгээ мэдрэгч завгүй. Ямар ч гэсэн нэг юм хоол хийлээ, тэгээ урдаа тавилаа, утсаа ухаж асааж эргүүллээ. Эсвэл ямар нэгэн ном шагаалаа гэд. Ерөөсөө нэг цаг хугацаанд нэг зүйлийг бүрэн төгс хийж чадахгүй байна бид нар. Тэгэхээр хүний бодол санаа яг таны бие байгаа газар буюу энд одоодоо оршиж чадахгүй байгаагийн улмаас хүнд маш их юм стресс буюу мэдрэлийн ядаргаа гэдэг зүйл үүсээд байна. За тэгээд тарих ядраа, тархины эсүүд ядраад, таны оюун санаа ядраад ирэхээрээ махан биендээ нөлөөлөд төрөл бүрийн өвчлөлийг, нойргуудлыг, ядаргааг, сэтгэл санааны тогтворгүй байдлыг, амьдралдаа аз жаргалгүй, сэтгэл ханамжгүй байдлыг, ийм ирч хүчгүй байнгын нэг ядарсан мэдрэмжийг бид нэр аваад байна гэж харж байна. Тэгэхээр түрүүнд дурдсан эсвэл энд дурдаагүй ч бай маш олон тэр бясалгалуудыг хүмүүс яах гэж хийгээд байна гэхээр энэ өдөр болгон живж амьдарч байгаа бодлынхоо далайнаас гарах гад буюу өөрийнхөө бодол оюун санаагаа зэгцлэх гээд байна гэд ерөнхий утгаар нь ойлгож болно. За мөн энэ цаг үед сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэдэг үйл явц одоо газар сайгүй, хаа сайгүй маш хүчтэй олон хүмүүст өрнж байгаатай холбогдуулан зарим хүмүүс бясалгалаар дамжуулж өөрийнхөө тэр дотоод ертөнцийг за эсвэл гадна оршиж байгаа далд ертөнцийг таних зорилготойгоор мөн олон янзын бясалгалуудыг хийж байна бид нар. Тэгэхээр яагаад энэ цаг үед хүмүүс бид нар ийм их одоо нийтээрээ бясалгал гэдэг зүйлийг хийгээд байна вэ? За энэ нь болохоор яг зүгээр миний харж байгаа өнцгөрөх юм бол бид нар бүр хитээцсэн их мэдээллийн ертөнцид амьдарч байгаа юм байна. Асар олон мэдээллийн их сурвалжуудаас зогсоо зайгүй танд мэдээлэл ирж байгаа. Гэтэл бидний тарих гэдэг энэ эрхтэн чинь өөрөө тодорхой багтаамжтай. Тэгээд хүлээж авах боловсруулахын мэдээллийн хязгаар гэдэг зүйл байгаа шүү дээ.
Тэгэхэд яах нь бид нэр өглөө босоод шууд одоо утсаа асаадаг шүү дээ. Өөрийнхөө сошиал хаягуудыг Thread, Instagram, Facebook, YouTube гэдэг ч юм уу ингээл бүгднийг ухаал шууд дөнгөж нойрносоо сэрэнгуудаа одоо нойроо сэргээхийн тулд гэдэг ч юм уу тэр олон мэдээллүүдийг авж ийна гэхээр та өглөө одоо сэрэх мөчөөсөө эхлээл тэр олон мэдээллийн их усруудыг мэдээллийн урсгалуудыг шууд өөрлөгөө тавьчих чинь залчих чинь гэсэн үг байхгүй юу. За тэгэл өглөө шууд утастайгаа одоо амьдрал эхэлж जैन те бидний ингээл ажилдаа явлаа, гэр бүлийнхэнтэйгээ ч юм харьцаж гин. За зогсоо зайгүй ер нь бол утсандаа бид нар яг гинжлэгдсэн юм шиг амьдэрдэг энэ цаг үед. Тэгэл зогсоо зайгүй нөгөө фэйсбүүкээр юу болж гин, энэ нийгэм юу болж гин, дэлхийд аяр юу болж гин, хувц загвар хоолунд тий сонирхдаг салбаруудад энэ ертөнцүүдэд тань юу болж гин гэл маш их мэдээллийг интернетээр авж гин. За мөн найз нөхөд иргэн тойрон хүрээлж байгаа хүмүүс ерөөсөө асар олон их сурвалжуудаас бид нар тасралтгүй өдөр болгон маш их мэдээллүүдийг хүлээж авч байгаа. Тэгээд бидний энэ хүлээж авч байгаа мэдээллүүд яг биднэрт ашиг тус өгөхөөр байна. Үнэхээр хэрэгтэй байна уу гэд харахаар бараг 90% ингээ ямар ч шаардлагагүй мэдээллүүд байгаад иддэг. Тэгэд ийм их замбраагүй мэдээллүүд донд бид нар амьдарч байгаа энэ цаг үед тэгэхээр хүн төрөлхтөн даяар нийтээрээ бид нар ерөөсөө л энэ замбраагүй мэдээллийг боловсруулж чадахгүй тархины маань систем одоо үйлдэлийн системэнд нь гажууд л алдаа гараад байгаа юм байна гэж ойлгодог. За миний зүгээс өгөх зөвлөгөө юу вэ гэвэл бясалгал хийх дургүй хүмүүс байгаа бол яг бясалгал хийхгүйгээр та энэ тархиа, оюун санаагаа биеэ хэрхэн амраах вэ гэвэл өөрийнхөө хүлээж авч байгаа мэдээллийн урсгалуудыг хязгаарлаа гэж хэлнэ. Өглөө босоод шууд утсаа ухдаг бол үгүй та боссныхоо дараа ядаж нэг биеэ хөдөлгөөд сунаагаад шүд амаа, нүур амаа угаагаад өглөөний цайгаа уусныхаа дараа одоо утсаа асаах тэгээд сошиал суугуудаа имэйлийг шалгах гэдэг ч юм уу тэр ажлыг хийх хэрэгтэй. Гэтэл үнэхээр би өглөө босоод шууд утсаа одоо шалгахаас өөр аргагүй ийм чухал ажлууд хийд юм аа. Миний амьдрал бол одоо сошиал сүлжээнүүдээс бүрэн хамааралтай болцсон юм аа гэдэг ийм амьдралын хэв маягтай хүмүүс байж болно шүү дээ. Тэгвэл би та бүхэндээ та заавал бясалгал хийж тархи оюун санаагаа амраах арга хэмжээ аваарэ гэж бүр одоо чин сэтгэлээсээ захимаар байна. Учир нь бидний тархи энэ оюун санаа ерөөсөө яг ийм компьютер шиг. Компьютерт одоо хитээцсэн их ачаалал өгөөд хитээцсэн их програмуудыг суулгаад гэдэг ч юм уу те хитээцсэн их үйлдэлүүдийг хийгээд хаар компьютер халдаг, гацдаг одоо шууд шатдаун хийдэг эсвэл та компьютераа рестарт хийн үү гэж сануулгууд гарч ирдэ штэ. Эсвэл компьютер апдейт хийн үү, зарим одоо систем аппликейшнүүдэд устгана уу гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг л энэ шиг үнэхээр тэр сошиал медиа гаднаас авж байгаа олон мэдээллүүдийн хараат амьдралаар та амьдарч байгаа бол бясалгалаа хийгээд тархи толгоогоо амраагаарэ. Тэгэхгүй бол яг л компьютер гацаад унтардаг шиг тийм үү бидний бие өвдөн за мэдрэлийн ядаргаанд орно гэдэг нь өөрөө маш хэцүү хүнд асуудал байдаг. Уул нь бид нар унтчиж энэ бие энэ тархиа амраадаг байтал яг энэ хитээцсэн мэдрэлийн ядаргаанд орчхоор хүн бүр унтаж чадхаач байждаг. За тэг яг сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт явагдаж байгаа хүмүүсийн хувьд бараг бүгд буюу за 190% нь бясалгалаас эхэлдэг. Өөрийгөө одоо олох замнал, тэгээд өөртөө юу тохиолдоод байгааг мэдэх хүсэл. За мөн энэ сэрэлт гэдэг нь яг ямар учиртай үйл явц вэ гэдгийг танин мэдхийн тулд бясалгалаас эхлээд байна. За би өөрөө хүртэл бясалгал хийж эхэлж исэн. Яг надад юу тохиолдоод байгаа юм бэ? Миний мэдрээд байгаа мэдрэмжүүд ямар учиртай юм бэ гэдэг. Тэгээ дээрэс нь нөгөө гадаад ертөнцид болж байгаа үйл явдал буюу нөгөө хүмүүсийн амьдралын тэр гоё гэж ярьдаг, таашаалтай гэж ярьдаг зүйлсээс нь таашаал утга учир цэнгэл мэдрэхээ болчихдог учраас өөрийнхөө дотоод ертөнц рүү орох хүсэл хүнд илүүтэй төрдөг. Ийм шаардлагаар бол ухамсар сүнсний сэрэлт эхэлж байгаа хүмүүс ихэнх нь өөрийнхөө дотоод ертөнц рүү орохын тулд энэ гадна өрнөж байгаа замбраагүй энэ амьдралын чөлөө завгүй хэв маягаас жаахан ч ихсэн амс хийхин тулд бясалгал гэдэг зүйлийг сонгодог юм байна. Бясалгал хийж эхэлдэг юм байна. За дараагийн дэд сэдв бол бясалгалыг хэр удаан хийх вэ гэдэг асуудал орж ирж байгаа. Тэгэхээр бясалгалыг хэр удаан хийх вэ гэдэг нь болохоор хоёр талтай. За эхнийх нь болохоор яг нэг удаадаа бясалгалыг хэр удаан хийх вэ гэдгээ хэдүүлээ эхлээд ойлгосон зүйтэй болов уу? За ингээд нэг удаадаа та
Одоо тархи толгой нь маш их ядраад надад нэг юм чимээгүй орчин хэрэгтэй байна. Аниргүй нам гүм ийм газар би байх хэрэгтэй байна. Тархи толгоогоо амраах хэрэгтэй байна гэдэг мэдрэмж төрлөө гэхэд нэг удаадаа хийх бясалгал бол ерөөсөө цаг заахгүй, хязгааргүй. Одоо та YouTube руу ч юм уу ороход үнэхээр англи хэлтэй л болвол англи хэл дээр баг хэдэн мянган ийм guided meditation буюу хөтөлгөөтэй, хөтөчтэй бясалгалын бичлэгүүд маш олон байгаа. За тэндээс өөрөө яг хөтлүүлээд сонсоод бясалгал хийж болно. Эсвэл бол зүгээр л яг нэг юм гоё тайван намуухан таныг тархийг амраахаар ийм аялгау их шиг зөөлөн аяыг тавиад зүгээр л өөрийнхөө амьсгал дээрээ төвлөрөөд энэ бие дээрээ төвлөрөөд бясалгалыг хийж болно. Тэгэхээр тогтмол биш зүгээр нэг удаадаа бясалгал хийхэд бол та бүхэндээ 10 минутаас 30 минутын хооронд байвал ер нь их зүгээр байд юм байна. Тохиромжтой байд юм байна. За энэ хугацаанд хүн ер нь нэлээд гайгүй тархи толгой нь амарчдаг юм байна гэдгийг одоо өөрийнхөө бие дээрээ мэдэрч таньсан. Үүний дараа урт хугацааны бясалгалыг хэрхэн хийх вэ гэдэг талаар ярилцъя. Хүний тархи болохоор өөрөө аливаа нэгэн зүйлийг хамгийн багадаа 21 хоног хийж байж тухайн зүйлдээ дасдаг, одоо тухайн зүйлийг хийдэг зуршил хүнд бий болдог байх нь л дээ. Та өглөө эрт босдог болёо гэж хүсэж байх юм бол 21 хоногийн турш яг тодорхой тэр цаг хугацаанд өглөө эрт босоод байвал ерөөсөө танд энд өглөө эрт босдог гэдэг зуршил маань өөрөө бий болох юм байна. За яг үүн шиг та өөрийнхөө тархийг тогтмол амрааж байя, өөрийнхөө энэ бодол санааг нь зэгцтэй байлгая гэж хүсэх юм бол 21 хоног тасралтгүйгээр бясалгал буюу төвлөрөл хэмээх үйлийг хийх шаардлагатай болж байна. Миний өөрийн амьдралын туршлагаар гэвэл хүн дөнгөж өглөө босоод яг энэ одоо бүрэн сэрээгүй унтаа сэрүүний завсар гэдэг ч юм уу. Иймэрхүү байх үе дээрээ бясалгал хийвэл хамгийн үр дүнтэй. Би өөрөө бараг 8 сарын хугацаатай ерөөсөө яг өглөө босоод шууд бясалгал хийдэг ийм амьдралын хэв маягаар амьдарч үзсэн. За надад бол үнэхээр маш том нөлөө үзүүлсэн. Ажил дээрээ бүтээмжтэй байх, за дээрэс нь сэтгэл санаа өөдрөх сэрэг байх гэх мэт олон ийм эерэг үр дагавруудыг авчирч байсан тэр үед. За одоо харин яадаг болсон бэ гэвэл амьдрал маань өөрөө бясалгал болсон. Ерөнхийдөө амьдралын маань ихэнх цаг хугацаа яг энд, яг одоод өрнөдөг болсон. Би амьдралынхаа болоод өнгөрсөн үйл тохиол буюу өнгөрсөн цаг хугацаанд яаж ч одоо харамсаад, гашуудаад эсвэл амьдралынхаа үйл явдлыг өөрийгөө бусад хүмүүсийг буруутгаад энэ ямар ч нэмэргүй юм байна. Өнгөрсөн цаг хугацаа бол өнгө орчихсон цаг хугацаа юм байна. Тэгэхээр дахиж будах боломжгүй. За тийм учраас ерөөсөө л би өнөөдрөөрөө энэ цаг хугацаанд амьдрья гэдэг шийдвэр гаргаад тэгээд өнгөрсөн цаг хугацаанд мөн өөрийг маань уяад иддэг байсан. Тэр маш олон одоо дотоод сэтгэлийн хор, эго, за тэгээд үл хүлээн зөвшөөрөл, буруутгал, харамсал, харуусал гэдэг зүйлсээ өөрөө ангааж эмчилснийхаа ачаар өнгөрсөн цаг хугацаанд ерөнхийдөө гацаж төгдөрхөө болсон. Ингээд үүний дараагаар ирээдүйд амьдраад байдаг өөрийгөө одоо цаг руу татаж ирсэн. За ирээдүйд амьдраад байна гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр та тэр болоогүй зүйлд санаа зовох, хитрхи их төлөвлөх, зовних, ингэчүүл яана, тэгчүүл яана гэж айц нь өөрөө бидрийг одоо цагаас ирээдүйд цаг руу чирч гултчиж байдаг байх нэ. Тэгэхээр өнгөрсөнд гацаж эсвэл ирээдүйд ч хэрэгдэж байгаа тохиолдолд одоо цагт хизээч орших амьдрах боломжгүй юм байна гэдгийг ойлгосон учраас мөн би яаж санаа зовноод ирээдүйг өөрчилж чадахгүй юм байна. Би яаж ч айгаад миний айцаар ирээдүй өөрчлөгдөхгүй юм байна. Би яаж ч урт хугацаагаар төлөвлөөд юмс яг миний санснаар болдоггүй юм байна гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрсөн учраас ирээдүй цаг дээр ер нь бол амьдралынхаа энэ үнэт хорон мөчийг үрхээ болсон. Тэгэхээр ер нь урт хугацааны буюу тогтмол яг энэ оюун санааны амар амгалан тайван байдал, за оюун санааны амралт гэдэг зүйлийг та мэдрэхийг хүсэж байгаа бол тогтмол бясалгал хийдэг болоорой. Тогтмол төвлөрөл хийдэг болоорой гэж зөвлөё. За тэгэхээр энэ дээр яг нэг юм асуудал гарч ирэх гээд байна л та. Нөгөө бясалгал хийхээр хийж чаддаггүй маа. Энд тэндээс бие маань захтнаад, гар хөл маань чилээд, бахан бодлуудад автаад би ерөөсөө хийж чаддаггүй гэд. Тэгэхээр бясалгал хийх үе шатууд гэж бас байгаад байгаа. За эхлээд угаасаа ямар ч хүн анх удаага бясалгал хийхэд бодол гэдэг зүйлдээ живэх, бодол гэдэг зүйл нь тэнэх. За эсвэл ингээд нойр хүрээд одоо шууд унтаад өгдөг гэдэг ч юм уу те. Ийм асуудлууд бол угаасаа бүх хүн дээр гардаг. Тэгэхээр бид нар анханасаа ямар нэгэн зүйлийг шууд чаддаг байдаггүй шүү дээ.
Бид нар нялх байхдаа хөлд орохынхаа өмнө маш олон удаа унсан, бүдэрсэн, тэгэлсэн. Тэгээ бууж өгөхгүй тэр болгондоо дэнчигнээд одоо алхаж ядаад тэмцээр байгаад өнөөдөр бид нар алхаж чаддаг болсон шүү дээ. Бүр гүйж чаддаг болсон шүү дээ. Яг л үүнтэй адилхан анханасаа шууд тэр бясалгалын амар тайван одоо цаг энд гэдэг төлөвт орох боломжгүй байдсан билээ. 3 юм уу 4 удаа бясалгалыг хийснээс хойш хүний оюун санаа жоохон төвлөрч эхэлдэг. Нөгөө асар их таныг тавгуу түлээд буснуулаад оюун санаагийн тань сарнигаад байсан бодлууд нь өөрөө намжиж эхэлдэг. Тэгэхээр ганц удаа хийчихэд бууж өгөхгүй байх нь штэ хэдүүлээ. Та яг энэ сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлээ мэдэртэл уугахгүй байх хэрэгтэй. Уугахгүй хүн уул нь хүлнэ гэж Монгол ардын гой зүрцсэн үг байдаг да. Тэгэхээр та өөрийнхөө төлөө сахилах баттай байх хэрэгтэй. Өөрийгөө хүндлэл, өөрийгөө хайрлах хайр гэж юу вэ? За энийг бол би хувьдаа энэ ерөөсөө хувь хүний сахилах бат юм байна. Аливаа нэг даваа саад бэрхшээлийг давах хүний энэ майндсет буюу оюун ухааны, оюун санааны биеийн сахилах бат юм байна гэж ойлгодог. За тэгээ бясалгалыг ерөөсөө нэг удаадаа хийхдээ хэр удаан хийн үү? Эсвэл бол тогтмол бас хэр хугацаатай хийн үү гэдэг нь энэ ерөөсөө таны өөрийн асуудал. Таны өөрийн бүрэн одоо эрх чөлөө, таны шийдвэрээр болох үйл явдлаа. За үүний дараа бясалгал хийснээр гарах урт хугацааны болон богино хугацааны үр дүн гэдэг сэдвээр ярилцъя. За богино хугацааны үр дүн гэх юм бол таны оюун санаа тайвширч замбраагүй байгаа энэ олон бодлууд тань намжиж намждаг. Олон их усрүүдээс авсан мэдээлэлтэй ядраад төвөгшөөгөөд байгаа таны тарих хэсэг хугацаанд амардаг байх нэ. Ингэснээр хүний альва зүйлд буюу за ажил төрлөлтөө өөр хийж байгаа, туурж байгаа бүтээлтэй гэдэг ч юм уу. За ямар ч хамаагүй ерөөсөө хийж байгаа зүйлдээ үр дүн гаргах байдал нь нэмэгддэг. Тухайн зүйлдээ төвлөрөл нь нэмэгддэг. За мөн та ямар нэгэн зүйлийг суралцж байгаа бол тухайн зүйлээ илүү сайн сурдгаа, илүү гүн бат бөх мэдлэгийг хүлээж авдгаа, боловсруулж чаддгаа гэсэн үг таны тарих. Бясалгал ихээр хүний амьсгал жигдрээд тайвширснаар биеийн амралт бас бидэнд ирдэг байх нэ. Тэгэхээр биеийн махбодын хувьд хэдүүлээ амардаг байх нь, тархины хувьд амардаг байх нь. Харин урт хугацааны үр дүн гэх юм бол энэ нэлээд бас өргөн үрээний сэдвээ. Учир нь хэдүүлээ чинь маш олон төрлийн бясалгалууд хийгээд байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр хүний сүнсийг тэр илүү өндөр түвшинд гаргадаг гэрлийн бясалгалууд байдаг, маш хүчтэй. Буддын шашны их гигантнүүд, хуургууд, ламнар энэ гэгэрсэн хүмүүс болохоор тэр гэгэрл буюу оюун санааны сүнсний өндөр түвшинд хүрэхийн тулд хэрэгэлсэн арга хэрэгслүүдийнх нь хамгийн гол нэгэн арга хэрэгсэл нь бол яалтчгүй бясалгал байд юм байна. Тэгэхээр энгийн хүмүүс бол зөвхөн өөрийнхөө оюун санаа, бодол сэтгэхүйг тайвшруулах гэж, бодлоо намжаах гэж, за төвлөрлөө нэмэгдүүлэх гэж, оюун санаа тархины ядаргаагаа бууруулах гэж бясалгал хийдэг болвол тэр гэгэрлийн зам мөрөөр орсон хүмүүс болохоор энэ бясалгалын олон үе шатуудыг дамжаад гэгэрл гэдэг зүйлд хүрээд байна. Урт хугацаанд яг та энэ бясалгал гэдэг зүйлийг зөв хийж чадвал за мөн өөрөө бясалгалаар дамжуулж гэгэрэлд хүрч чадсан хүнтэй та одоо багш шавийн барилгатай гэдэг ч юм уу тийм үү. Тэр хүний бясалгалын аргыг суралцж чадах юм бол та оюун санаа сүнс ухамсарын өндөр түвшинд хүрч гэгэрэлд хүрэх боломжтой. За мөн бясалгалын аргаар одоо өөрийнхөө сүнсийг удирдах сурсан хүмүүс бол орон зай цаг хугацааны хязгаараас гараад зөвхөн манай дэлхийн амьдрал биш. За бүр ингээд огторгуу орчлын ертөнц, тэнгэр нар гэдэг ч юм уу олон өөр ертөнцид оршиж байгаа өөр хэмжээстийн оршихуудад өөрийнхөө сүнсээрээ зорчих чадамжтай болдгоо. Мөн бясалгал маань дотроо олон төрөл байна гэж хэдүүлээ яриад байгаа да. Эмчилгээний бясалгал гэж хүртэл байна. Ямар нэгэн одоо хүнд өвчин туссан хүмүүс гаднаас тийм эм тариа эмчилгээ хийлгэхгүйгээр тэр өөрийгөө ангааж чадсан. За тэр хүмүүсийн боловсруулсан бясалгалын аргаар нь өөртөө төвлөрч бясалгалын аргаар хүртэл тэр өвчин зовлонгоо ангаах эмчлэх боломжууд маш олон байдаг юм билээ. Тэгэхээр бясалгал хийснээр танд яг ийм үр дүн гарнаа гэж энэ үр дүнгийн тодорхой ямар нэгэн хайрцаг одоо хэмжих түүнд багтааж ярих, тайлбарлах, хэмжих боломжгүй манайхан. Ерөөсөө л та ямар бясалгалын аргыг ашиглаж байна? Танаас хэр их хичээл зүтгэл хөдөлмөр гарч байна? Та хэр тууштай байна, ууггүй байна? Түүнээс шалтгаалаад одоо ямар ч өндөр үр дүн хүртэх боломжтой гэдгийг энэ завсар хэлье. За ингээд хамгийн сүүлийн сэдв бясалгалыг хаана хийвэл тохиромжтой үр дүнтэй байдаг вэ гэдэг сэдв.
За бясалгалыг хаана бол хаана хийнэ? Ажил дээр та цайныхаа цагаар нэг офис дотроо уулзалтын өрөөндөө гэдэг ч юм уу хийсэн ч болно. Гэртээ хийсэн ч болно. Байгальд хийсэн ч болно. Ерөөсөө хаана хийх нь бол хязгаар байхгүй. Хаанч боломжтой. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө яг байгальд гарч бясалгал хийх сонирхол их өндөртэй байгаад байгаа энэ цаг үед. Энэ ч өөрөө их зүг юм байна гэж миний хувьд боддог. Яагаад гэвэл байгаль гэдэг байгаль ээж, дэлхийн ээж тэр уул, ус, ургамал, агаар, модод, тэнгэр, нар, сар энэ бүхэн бол өөрөө юм маш гайхамшигтай цэвэр эрчмүүд байгаа даа л та. Тэгэхээр олон хүн бужигнсан офисын өрөөнөөс тань эсвэл юм төм түжигнж бум бужигнсан хот газар гэхээсээ илүү яг тэр хүн байгальд гараад ирэхээрээ илүү их өөрийгөө судлах, чөлөөлөх. Дээрээс нь тэр олон энергийн эрчим хэмийн их сурвалжуудаас эрчим хэм энергийг өөртөө татаж бясалгалыг хийх юм бол хамаагүй өндөр үр дүнтэй гэдэм байна. Тэгвэл та бүхэн маань өглөө олгон хийдэг дагаад хийдэг ийм хөтөлгөөтэй бясалгалыг төвлөрлийг хийж болно. Ялангуяа Монголд маань зуны сайхан цаг эхэлж байна. За энэ цаг үеийг ашиглаад та бүхнийгаа ийм байгальд гарч сайн бясалгал хийгээрэй гэж хүний өлөөс зайдуу олон хүмүүсийн хэм сүлэлцсэн хот газар суурин төвлөрсөн газараас илүү ерөөсөө л байгальд гарч голын ирэг дээр нэгэн уулын бэл дээр модны сүүдэрт ор гэдэг ч юм уу боломжил гарвал би та бүхнийгаа байгальд очиж сайн бясалгал хийгээрэй гэж хувийн зүгөөсөө зөвлөё. Ерөнхийдөө сая бол яг энэ бясалгал гэдэг үйл явцын талаарх хамгийн гол ерөнхий ойлголтуудыг л өглөө. Түүнээс биш яг наривчилсан, детальчилсан ойлголтуудыг бол хараахан өгөөгүй шүү гэдгийг та бүхэн маань ойлгосон байхаа. За одоо хийх бясалгалыг болохоор та энийг хизээч хийж болно. Гэхдээ яг шөнө яг унтахынхаа өмнө эсвэл өглөө дөнгөж босмогцоо энэ бясалгалыг хийвэл илүү үр дүнтэй байдаг. Мөн та бүхэн маань маш их бодолд дарагдсан, тархи толгой нь ядарсан үедээ эсвэл та амьдралын хүнд хэцүүг мэдрээд явж байгаа. Эсвэл ганцаардсан, гунхирсан, эморс үедээ гэдэг ч юм уу За ер нь ямар ч үед танд оюун санааны тайвшрал хэрэгтэй байгаа үедээ энэ бясалгалыг хийж болно. Ямар ч бясалгалыг хийхэд ерөөсөө манайхаа энэ хүний нуруу гэдэг зүйл маань яг цэх байх хэрэгтэй гэдэг юм байна. Гэхдээ хэвтэхгүй. За та завлаад сууж болно, эсвэл сандал дээр суугаад нуруугаа цэх байлгаж болно, эсвэл хөлөөжийгээд сууж болно. Танд ямар л байрлал тухтай байна. Тэр байрлалаар хийгэрэй гэж зөвлөе. Хэвтэхгүй. Тэгээд хамгийн гол нь таны яг энэ нуруу нугас буюу энэ шилэн үзүүнээс ахуулаад хар сүүл хүртэл сэр нурууны тань хэсэг цэх байх хэрэгтэй. Яг юм нэг шугамд байх хэрэгтэй гэсэн үг. Учир нь бид нар кундалини энерги гэж ярьдаг та. За хүний амийн эрчмийг гүйлгдэг юм гол судал байдаг, энергийн судал. Тэгээд энэ судал маань болохоор яг хүний ахар сүүлнээс ахуулаад ерөөсөө яг энэ гавал толгой орой хүртэл мушигралтсан юм тойрог хэлбэрээр бидний нуруу нугас энэ гол ясыг маань ер нь бол тойроод зогсолтгүй эргэжидэг юм энергийн урсгал байна гэд ерөнхийд нь ойлгоход болно. Амь насыг маань тэтгдэг, амин эрчмийг урсгадаг энэ гол энергийн судлууд нь өөрөө яг энэ цэх, тэгш ямар нэгэн саадгүй байдлаар оршиж явах үед бид нар илүү сайн төвлөрдөг, илүү их эрчим энергийн солилцоонуудыг хийдэг байх нэ. За тэгээд таад маань сайхан нуруу цэх өөртөө тухтай байрлалаараа суугаарай. Бясалгал төвлөрөл хийхэд амьсгал маш чухал байдаг. 3 удаа гүнзгий амьсгал аваад гарганаа. За би эндээс 5 удаа тоолохоор амьсгалаа аваад 3 удаа тоолохоор амьсгалаа бариад 5 удаа тоолохоор амьсгалаа гаргаад за ингээд хэдүүлээ 3 удаа яваад үзье. За амьсгалаа авахтаа бэлтээрээ. Авлаа. 1 2 3 4 5 барьлаа. 1 2 3 гаргалаа. 1 2 3 4 5. За хоёр дахь нь авлаа. 1 2 3 4 5 барьлаа. 1 2 3 гаргалаа. 1 2 3 4 5.
За сүүлийнх. Авлаа. 1 2 3 4 5 барьлаа. 1 2 3 гаргалаа. 1 2 3 4 5. За одоо та бүхэн маань зүгээр л өөрийнхөө биеийг ажиглаад суугаарай. Нүдээ ансан байх. Амьсгалаа ажигла. Сая ерөнхийдөө хэдүүлээ. Ийм урт гүнзгий амьсгалууд авлаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө зөвхөн энэ биен дээрээ, энэ амьсгал дээрээ л төвлөрөөрэй. Тэгээд бодлууд мэдээч хэрэг орж ирнэ. Бодлууд урсч л байг. دیدم صنمی سرفدی رو جمالی افکنده به رخسار چون موی سیاهی بشینم سر راهی با امید نگاهی بشینم سر راهی با امید نگاهی
خدایا تو گواهی خدایی عشق ما راست خدایا چه نغز است و چه خوب است و چه زیباست خدایا چه گرمیم از این عشق چه خورشید چه پنهان و چه پیداست خدایا Дахиад 3 удаа гүнзгий амьсгал аваад гаргая. Амьсгалаа авахтаа бэлдээрээ. Авлаа. 1 2 3 4 5 барьлаа. 1 2 3 гаргалаа. 1 2 3 4 5 авлаа. 1 2 3 4 5 барьлаа. 1 2 3 гаргалаа. 1 2 3 4 5 за сүүлийнх авлаа. 1 2 3 4 5 барьлаа. 1 2 3 гаргалаа. 1 2 3 4 5
За одоо нүдээ нээж болноо. Тэгээд сайхан ингээд хүзүү толгоогоо хөдөлгөөд биенийхээ чилээг гаргаарай. За тэгээд цаашид бясалгалыг хэрхэн гүнзгийрүүлж хийх вэ? Бясалгалыг тогтмол хийж сурмаар байна. Юуг анхаарах вэ? Хаанаас яаж эхлэх вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл хүсэж байгаа хүмүүс байгаа бол 7 дугаар сарын 2-ны өдөр эхлэх сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт сургалтанд одоо бүртгүүлээд суугаарай. Та бүхэн маань тэр сургалтын дээрээ маш сайхан дэлгэрэнгүй тайлбарлаж одоо бясалгалын талаар тусгай хичээл ордогоо. Тэгээд холбогдохыг хүссэн хүмүүс маань Instagram-ын Whisper of Vance буюу оршихуйн шивнэ гэдэг аккаунт руу за эсвэл Facebook-ийн ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлт гэдэг манай хаягууд руу одоо шууд чат бичээд холбогдоод бүртгэлээ хийлгэж болно. За ингээд өнөөдрийн маань подкастыг сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ подкастаараа уулзъя. Манай подкастын ураа та засарвал ертөнц засарна. Та өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөнө. За түр баяртай.